Миний хувьд бол бүх гишүүдээс сонгогдсон дараа 7000 гаруй гишүүдээс сонгогдсон дараа. Гэтэл Эрдэнэг муусан юм дээр лайк дарсан гэдэг үндслээр намаас хойж байгаа. За оронд нь одоо ховдоос сонгогдсон хэний Бадцогтын Бямцогтын Бадцогтын дүүнийг тавьсан. За тэгээ нэг 3 авгаа орлуулаад одоо ерөөсөө нам гэж яаж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар намын хорооны 43 гишүүнийг одоо намаас хөөж энэ одоо юу болоод байгаа юм бэ? Үнэхээр эндээ бол арчсан намд бол бүрэн гэж аалаа, журам гэж аалаа. Зүүнглийн буюу ширэнгийн хууль үйлчилж байна. Ийм байдлаар ингэ явж байна. Өнөөдөр бол шудраг юм гэж бол энэ арчсан намд үгүй болсон. Намын нэр хүнд бол шалан дээр нэг байгааг одоо бүгд мэдж байгаа. Энэ байдлыг бол бид бас дэвчиж цааш сууж чадахгүй. Энийг бол цаашдаа бид нар хүлээн зөвшөөрөхгүй эцээ хүртэл тэмцэх болно гэж хэлсэн. За баярлалаа. Харин намын гишүүнээс хөөсөн гэсэн. Тэгтээ юм тогтоолоо өгөх байгаа. Эрдэнэг муусан юм дээр лайк дарсан гэж хөөж байгаа юм. Би намаасаа гарна гэж байгаа байхгүй. Энэ нөхдүүдийг намаасаа зайлж тэмцэх болно гэж хэлсэн. Тэгээд энэ 3 авгаа орилуулдаг. Тэгэл болоо. За баярлалаа.